Өнөөдөр монголчуудын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын нэг бол эрүүл мэндийн асуудал юм. Өвдөх ирэхгүй өнөө цагт өвчин зовлондоо шаналсан олон иргэд эмнэлгийн тусламж авах гэж ойчрлон өдөр бүр зогсдог. Гэвч олон хоног ойчрлож дугаарлсны эцэст өвчин эмгэгээ тодруулан эмчилгээнд гарах нэгэн байхад оншин тодорхойгүй Монголд эмчлэгдэх боломжгүй гадаадад явах эмчлүүлэх гэхэд мөнгө төгрөг хүрэлцэхгүйгээс мөнгө төгрөг байхгүйгээс болон эмнэлгийн бодит тусламж авч чадахгүй өвчнөдөө шаналн суугаа олон зуун иргэн өнөөдөр Монголд амьдарч байна. Монголчууд өргөй бол баян, өвчнгүй бол жаргал хэмээн эрүүл мэндийг хамгаалахын төлөө багтан дуулдаг. Ямар ч хүн өвчин зовлонгүй эрүүл байвал ямар ч амжилтанд хүрч чаддаг билээ. Монголчуудын дунд сүүлийн үед нэлээд их яригдах болсон өвчний нэг бол нурууны суулт болон хазайлт юм. Осол аваар хөдөлгөөн дутагдлаас үүдэлтэй нурууны суулт өвчин нь нийгмийн хөгжлөд дагаад өдөр бүр улам даамжирсаар байна. Гэвч энэ бүгдийг эдгэж эмчлэх нь бас л асуудал болдог шүү дээ. Техник, технологийн хувьд ч манад дутмаг байх зүйл анзаарэгддэг. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд ангаах ухаан техник, технологиг хослуулан ямар ч нуруу нугас уян мөчний өвчин эмгэгийг эмчилж чаддаг байна. Үүний бодит нэгэн жишээ бол бүгд найрамдах Солонгос улсын нануурын эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өмнө нь Монголоос хэд хэдэн хүнд өвчтэй хүмүүст хөнгөлөлтөө үнэгүй хагалгаа хийж жил бүр нэг иргэнд өн төлбөргүй хагалгааг амжилттай хийж тэдэнд амьдрах итгэл урам хайрлаж хайраа хуваалцсаар байгааг энд дуулахад таатай байна. Харин энэ удаагийн ээлжид үнгүй мэс засалд Булган аймгийн Булган сумын эргэн Ширчин ямын мөнх цэцэг хамрагдаж нануурын эмнэлгийн хайр ивэлийг хүртэхээр болсон билээ. Ийхүү нануурын эмнэлгийн хайр ивэлийг хүртэхээр нэвтрүүлгийн оролцогч Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. За хаглаанд орох бэлтгэлээ базаагаад 7 сарын 19-нд Улаанбаатар хотод ирлээ. Тэгээ 3 дугаар эмнэлгийн эмчнэрт зөвлөх эмчнэрт үзүүлээ. Тэгээ шинжилгээнийхээ бичгнүүдийг аваад цусны шинжилгээ, биохим, цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, эрентген, имран зур ингээд бүх шинжилгээнүүдээ базаагаад өнөөдөр 7 сарын 22-нд мэдрэлийн мэдцлийн тасагт ирж хэвтээд байж. Тэгээ нануурын эмнэлгийн төлөөлөгчийн газрын охинтойгоо уулзаад тэгээ маргааш өглөө 9:45-д хагалгаанд орохоор болсон. Энэ удаад нэвтрүүлгийн оролцогч Ширчин ямын мөнх цэцэг нь хагалгаа хийлгэх Солонгос улсыг зорьсонгүй. Учир нь бүгд найрамдах Солонгос улсын нануурын эмнэлэг улсын төв 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тийм учраас нануурын эмнэлгийн эмч мэрэгжилтнүүд монголчуудад хайраа түгэж олон хүнд тусламжийн гараа сунгахаар Монголд ирэхээр болсон. Хүнд өвчнөөсөө салахаар нурууны бэхлэхэд хагалгаанд өн төлбөргүйгээр хийлгэхээр болсонд нэвтрүүлгийн оролцогч маань нануурын эмнэлгийн эмч мэрэгжилтнүүдийг эрхийг тэсэн ядан сэтгэл догдлон хүлээж суулаа. Нэвтрүүлгийн оролцогч мөнх цэцэгт нурууны бэхлэхэд хагалгааг хийхээр бүгд найрамдах Солонгос улсын нануурын эмнэлгийн эмч мэрэгчлэнүүд Монголд хүрэлцэн ирсэн юм. Мэндийн ерөөлөөр бид түүнийг угтан авсан бөгөөд бороо шивэрсэн үдэш эмжээхийн доктор нануурын эмнэлгийн баг хамт олонныхоо хамт энхүү Монголд хүрэлцэн ирсэн юм. Алдан шаргал наран мандаж ангаах эмчлэх тэрэл тэмүүлэлээр нануурын эмнэлгийнхэн маань 3 дугаар эмнэлэг дээр ирснээр мөнх цэцэг тэднийг том хүүгийн хамтаар эдээ цагаагаад илгэн угтаж авсан юм. Хагалгаанд орохоос өмнө эмч маань өвчтөндөө мэс ажилбарын талаар мэдээлэл зөвлөгөө өгж ярилцсан бөгөөд шаасны нэрмжтэй 3 дугаар эмнэлгийн Монгол эмч нартайгаа тус ажилбарын талаар уулзалт хийснээр хагалгаа эхэлсэн юм а. 그래서 제가 보기에는 뭐 고정술을 하시는 게 좋지 않을까. 처음에는 디스크만 제거해도 되겠다고 생각했어요. 처음에. 근데 эхний ээлжинд болохоор би эхний зургийг хараад ерөнхийдөө гадагшаа ингээд зүлхийсэн дискийг л авах болох байх гэж бодож байсан. Тэгээд дараагийн зургийг хараад тэгээд бэхлэгэд мисс хийх нь арай ингээд оновчтой эмчилгээ юм байна гэж би ингээд төгөлсөн байгаа. Кейжтэй. 인군 디스크고 게이지 넣고 하시는 게 예, 맞아요. 그래서 그 짧은 시간에 빨리 나빠진 걸로 봐서는 앞으로 계속 그게 주저앉을 것 같아요.
тэр богино хугацаанд тийм ээ богино хугацаанд ингээд дахиад зураг авахд хаснаас бол тэгж муудсан байгаа юм чинь тэгээ тэр мэдслийг хийх нэрээ их оновчтой байна. 그래서 지금 케이지를 넣는 데는 여러 가지 방법이 있는데 За тэгээ та хүн ч мэдж байгаа нөгөө кейжгээ химэл дискийг хийх олон янзын арга байгаа. 제가 오늘 할 방법은 좀 약간 좀 다른 방법으로 해봤습니다. За тэгээд маш олон төрлийн арга байгаа гэж та бүхэнд хэлсэн. Тэгээ би өнөөдөр хийх арга нь болохоор жоохон тэр бүхнээс ингээ хазаасан арай ундаа аргаар хийж бодож байгаа. 그래서 그 나사못을 양쪽으로 먼저 받고 эхлээд нөгөө шүрүүхнүүдээ хадаад хоёр талыг нь хадаад 한쪽으로만 그 케이지를 넣는 방법을 нэг талаар нь ингээд нөгөө кейж оруулах тийм арга юм шиг. 그래서 그좀 약간 변형적인 방법으로 жоохон өөрчлөгдсөн шинэ аргаар ингээ хийх гэж бодож байна. 그 방법은 수저친 딜립. 틸립, yes, 틸립. 틸립인데 그 사실 그 MIS 틸립은 아니고 тэр 틸립에 тэгтээ MIS 틸립гээ тэр арга бол биш ээ. 그 MIS 방법을 써도 지금 괜찮을 것 같은데 MIS аргыг хэрэглэсэн ч зүгээр юм шиг байна. 지금 제가 쓰는 방법은 그 전통적인 그런 나사못을 박으면서 틸립을 하는 그런 방법이에요. Миний өнөөдөр хийх арга нь болохоор тэ үндсэн аргаараа нөгөө шүрүүпэ хадангаа тэгээд 틸ибэ хийх тийм эсвэл арга. 이럴 경우에 이제 출혈도 좀 적고 ийм тохиолдол бол ер нь бол цус алдалт ч гэсэн баг. 그다음에 그 상처 부위가 적기 때문에 환자가 훨씬 좀 편할 수 있잖아요. Тэгээд шархан ч гэсэн тэ шарх сургууль ч гэсэн баг болохоор өвчтөндөө арай амар байх гэж бодож байна. Энэ удаад бол ер нь хамтын ажиллагаа өргөсөд хамтарсан мис засал одоо хоёр одоо эмнэлгийн эмчнэр хамтарч хийх энэ үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Ер нь бол одоо алсын зайны одоо онцлогоо, зайны сургалт явуулах үйл ажиллагаа бол 14 оноос хойш бол тасралтгүй одоо төлөвлөгдсөн хөтөлбөрүүдийн дагуу одоо явж хэрэгжсэн. За мөн одоо Монгол улсаас бол шаардлагатай эмч мэрэгчлэтнүүд нануурын эмнэлэг дээр очиж одоо богино хугацаагаар мэрэгчлэл дэвшлүүлэх сургалтанд бол хамрагдсан байж байгаа. За мөн одоо хамгийн гол нь нуруу нугасны мис заслын дараах эрт үеийн сэргийн заслын асуудал бол Монголд бол ер нь хоцрогдсон байж байгаа. Энэ асуудал дээр бол одоо анхаарал бол заашгүй тавих шаардлагатай. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол манай сэргийн заслын мэрэгчлэтнүүд бол нануурын эмнэлэг дээр бол очиж бас мэрэгчлэл дэвшлүүлэх шинэ арга технологид суралцах энэ үйл ажиллагаа бас 14, 15, 16 онуудад бол одоо тасралтгүй одоо хамтын ажиллагааны хүрээнд үргэлжилж байгаа. Тэгэхээр нануурын эмнэлэг бол Солонгостой бол 5 үндсэн том салбартаа зөвхөн одоо нуруу нугас үе мөчний чиглэлээр бяцлалын одоо өндөр түвшний тусламж үзүүлдэг ийм эмнэлэг байгаа. Тэгээд энэ эмнэлгийн одоо өндөр түвшний мэрэгсэн одоо эмч мэрэгчлэлтэн эрдэмтэн одоо профессоруудтай хамтарч ажиллаж за Монголын үндэсний одоо өөрсдийн эмч мэрэгчлэлтнүүдийн чадварыг улам одоо бэхжүүлэх тэдний ур чадварыг дээшлүүлэх тал дээр бол одоо тасралтгүй одоо дэмжлэг тусалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаамаа. Улсын 3 дугаар төвийн эмнэлэг Солонгосын нануурын эмнэлэг хоёрын хооронд хамтын ажиллагаа бол 3 дахь жилдээ бол амжилттай үр дүнтэй тасралтгүй явагдаж байна. За энэ хамтын ажиллагааны хүрээнд бол нануурын эмнэлгээс салбар эмнэлгийн одоо дарга нурууны одоо өндөр түвшний мис засалж ирж одоо Монголын одоо амьдралын түвшин доогуур төлбөрийн чадвар одоо тий багтаа ийм иргэнд бол одоо өндөр түвшний одоо хаалга хийхээр эмч нь Монгол эмчнэртэй хамтарч хийхээр ингэж төлөвлөгдсөн байгаа. За энэ хаалгаа бол одоо бас хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөгөөнийхэн дагуу хийгдэж амжилттай болно гэдэгт бол бас найдаж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа одоо жилээс жилд одоо улам бүр өргөжнөө гэж одоо итгэлт өгс байна. Тэгэхээр нануурын эмнэлгийн одоо нийт хамт олондоо за ялангуяа одоо хамтын ажиллагааны хүрээнд удаа дараа ирж бид бүхэндээ одоо хамтарч ажиллаж байгаа
нонрын эмнэлгийн одоо Сөүл хотын одоо салбар эмнэлгийн одоо захирал Жомхён болон түүний одоо хамт олонд бол одоо улсын урдуур эмнэлгийн нийт хамт олонны өмнөөс одоо гүн талархал төвшүүлж байна. Нэвтрүүлгийн маань нэр хайраа хуваалцсан Нануур эмнэлгийн халуун сэтгэл. Өнөөдөр энэхүү эмнэлгийн их хайрыг хүртэж ивэлтэнд багтсан Булган аймгийн Булган сумын иргэн мөнх цэцгийн хувьд болон түүний арга гэрийнхний хувьд маш чухал өдрөө. Учир нь нэвтрүүлгийн оролцогч Ширчин Ямын мөнх цэцэг хагалгаанд орж байгаа билээ. Түүнийг энэ удаа бүгд найрамдах Солонгос улс руу явуулаагүй бөгөөд хайраа түгэж буй Нануур эмнэлгийн чадварлаг эмч нар энэхүү Монголд ирж түүнд яг одоо хагалгаа хийж байгаа нь энэ билээ. Солонгос улсаас эмч мэрэгчлэнүүдийг ирэхээс өмнө нэвтрүүлгийн оролцогч улсын төв 3 дугаар эмнэлэгт ирэн хэвтэж шинжилгээ онцлогоо бүх юмаа хийлгээд хагалгаанд ороход бэлэн болсон байсан. Мөнх цэцэг өвчт маань яг одоо хагалгаанд орж байна. Түүний гэр бүлийн хүн арын албаар хариуцсан гэртээ гэрээ сахин гэргийгээ хөл дээрэн босхийг дэсэн ядан хүлээн залбирэн суугаа. Харин Томхүү гэр цэргийн албанд мордсон хэмээн бид өмнөх дугаараараа өгүүлж байсан. Тэгвэл энэ удаад Томхүү ээжийг хагалгааны дараас ихаар эр цэргийн албанаас чөлөө аван ирсэн байлаа. Энэ зур бид түүнтэй дараах яриаг өрнүүллээ. Миний хувьд гэх юм бол одоо Сэлэнг аймгийн 243 дугаар ангид хилийн зэрэгт одоо албаа хааж одоо 3 сарын ардаа үлдсэн байна. Тэгээ өнөөдөр ингээд чөлөөгөр ирчээд ээжийнхээ хагалгаанд бас ингээд хажууднаас ингээд байж байна. Тэр нь бол нурууны ус тийм суулттай тийм байна гэсэн. Тэгээд яаж ээжигээ ингээ хөл дээр нь босгочихвоо. Яаж одоо эмчлүүлчих вэ гэдэг. Ер нь бол өдөр болгол боддог байсан л та. Аав ч гэсэн ирдэг. Ээж нэг хурдан идэх юмсан. Ямар арга чарга байд юм бол ер нь бол ярьдаг л байсан л та манай аав. Өөрөө ч гэсэн аав хажууд нь нойргоо нь бол цай хоолын ч гэсэн хоол идэггүй ч гэсэн өөрөө хоол хийгээл амттаа ч гэсэн амтгүй ч гэсэн өөрөө хоол хийгээл ер нь л ээжийг бүгд талаас тусал дэмждэг байсан л та манай аав. Нуруу нугас уян хүчний чиглэлээрээ бүгд найрамдах Солонгос улстай тэргүүлдэг Нануур эмнэлэг нь манай монголчуудыг эмчилж эдгээр өвчин зовираас нь салгаж халуун сэтгэлээ илэрхийлсээр байгаагийн нэгэн илрэл бол энэхүү эмчилгээ юм. Харин өвчтөн мөнх цэцэгт өн төлбөргүй хийж өгсөн нурууны үе бэхлэхэд хагалгаа гэж юу вэ? Энэ нь жиргэвчин гэмтсэн нурууны дээд доод ясыг холбож нэг яс болгодог мэс ажиллавар бөгөөд нурууны өвчлөлд хамгийн үр дүнтэй эмчилгээний арга юм. Нануур эмнэлэг нь Солонгос улстай дээгүүрт орох эмчилгээний үр дүнг үзүүлсээр байгаа бөгөөд энэ удаад төдийгүй. Өмнө нь олон өвчтнүүдэд энэ чиглэлийн мэс ажиллаварыг хийж өнөөдөр тэд эрүүл саруул ажиллаж аз жаргалтай амьдарч байгаа билээ. Ширчин Ямын мөнх цэцэг ингээд бодоход их азтай нэг юм аа. Бүгд найрамдах Солонгос улсын Нануур эмнэлгийн хамт олон түүнд их оронд маань ирж ямар ч үн төлбөргүйгээр хагалгаа хийж байгаа бол халамжид сайхан хань 3 хөөрхөн хүүгүүдийнхээ хайр эвэлэгч мөн хүртэж байгаа азтай эмэгтэй. Ийм хайр эвэлийг хүртэж байгаа энэ бүсгүй эрүүл болж хөл дээрэн босох нь одоо цаг зургийн асуудал юм. Хагалгаа амжилттай үргэлжилж байна. Нануур эмнэлэг түүнд дахин хөл дээрээ босгох итгэл аз жаргал өгч хайрын түгэж байгаа нь энэ билээ. Ээж хүн гэдэг бол ямар агуу юугаар цолшгүй үнэтэй эрдэнэ гэдэг одоо хүн болгон хэлүүлэлтгүй мэдж байгаа. Тэгээд би нэг багада боддог байсан юм аа. Их гоо мэрэгчлээ болоод аав ээж нэг баярлуулад хоёр дүү бас хүнээс дутхгүй аав гэх юмс гэж бас өөрөө бас дотроо уддаг байсан. Тэр жүгнээс би бас их зүүн чиглэлээр бас оролцдог байсан. Тэгээд ээжийг бас хүнээс дутхгүй хүнээс гоохгүй нэг тийм амьдруулж юмсан гэж юу дотроо боддог байсан. Өнөөдөр суудлын ажил ихтэй амьдралын буруу хэв маяг хөдөлгөөний дутагдал
илүүдл Чингис болж Монгол хүн нуруу уй мөчний олон төрлийн өвчин тусах нь элбэгшиж байгаа юм. Энэ удаад Нанурын эмнэлгийн хамт олон сайн үйлсийн аяны хүрээнд 60 сая орчим төгрөгийн хагалгааг өн төлбөргүйгээр мөнх цэцгтийнхүү хийж өглөө. Энэ бол Нанурын эмнэлгийн Монгол улсын иргэдэд өгч байгаа сайн санааны илэрхийлэл, сайхан сэтгэлийн учиг билээ. Цаашдаач энэ аянаа жил бүр тогтмолд явуулж олшруулах сонирхол их байдаг байна. Энэхүү Нанурын эмнэлгийн хайр авилыг хүртсэн Ширчин ямын мөнх цэцэг хагалгаа амжилттай дууссан. Түүнийг хагалгаа дуусгаад гарч ирэхэд түүний хөвгүүд болон ах トゥ найз нөхд нь хүлээж байлаа. Өргөй бол баян өвчнгүй бол жаргал гэдэг шиг монголчуудад ээлжид харан түгээж Булган аймгийн Булган сумын иргэн мөнх цэцэг хэмээх энэ эмэгтэйг өвчнөөс нь салгаж ирээдүйн амьдралд нь гэрэл гэгээ аз жаргал нэмсэн Нанурын эмнэлгийн хамт олондоо талархлаа илэрхийлье. За нуруу нухсны төрөлдсөн Нанурын эмнэлэгт бас манай Монголоос маш олон хүмүүс очиж амжилуулж, амжилуулсныхаа дараа одоо үр дүнтэй маш сайхан эдгэрсэн гэсэн юм сайхан баярын сэтгэлээр өнөөдөр бас одоо эдгэрсэн хүмүүс манай Монголоос ирсэн байна. Тэгээ яг энэ биднийг бас нэвтрүүлэг бэлтгэж явах энэ хугацаанд за эмжээхэн доктор Монголд ирсэн байгаа. Тэгэхээр энэ одоо доктортойгоо бас одоо эргэж уулзаад за эдгэрэл ямар байгаа талаар бас одоо зарим эмчилсэн хүмүүс маань ингэ сайхан уулзаж зөвлөгөө ийм зүйлсийг бол авч байна. Тэгэхээр хандмаа ихчийн хувьд бол одоо саяхан бас багын хугацааны өмнө найрамд Солонгос улсын Нанурын эмнэлгийг зорж одоо эмчилүүлсэн юм ба шүү дээ. Та тийм ээ. Тэгэхээр яг одоо эмчилүүлэхэд ямар одоо завьууртай байвд юм ямар эмчилгээ хийлгүү за үр дүн одоо эдгэрэл ер нь хэрхэн байна вэ? Тийм ээ. Энэ талаар бас та ярьж өгөхгүй. За баярлалаа. Би нур нухсны хаалганд Нанурын эмнэлэгт 3 сарын өмнө 4 сарын хооронд хаалгаанд ороод ирсэн. Тэгээ хаалгаанд ороод хаалганы өмнө бол би ерөөсө зогсож чаддаггүй, явж чаддаггүй, нурууд бүтэр тиймэр завьууртай байсан. Айгүй өвдөлтөө. Өмнө нь Монгол хаалгаанд орсон байсан та. Тэгээд өвдөлт намдахгүй дахиж хаалгаанд орохоор болоо. Тэгээ Нанурын эмнэлгийг зорж очсон байгаа. Тэгээд Нанурын эмнэлэгт хаалгаанд ороод 5 нурууны дээрсийг сольсон 12 хатасаар бэхэлгээ хийлгэсэн. Их том хаалгаа хийлгэсэн. Хүн дагалгаа хийлгэсэн. Тий. Өдөр шөнө 2 өглөө 9 цагтаа шөнийн 11 мөрөж явах хаалганаас гарсан тийм өмнө дагалгаанд орсон. Тэгээ хаалганы дараа би юм байдал сайжраад гайгүй сайхан болсон. Одоо нуруу муруу төгсөрсөн. Надаа одоо нөх завар ерөөхдөө гайгүй. Тэгээ эмд хаалгаа хийсэн эмжээхэн эмч Монголд ирэх сургаар би бас нэг хяналтандаа үзүүлчихээ эдгэрэлт нь ямар байна уу гэдгсэн сая үзүүлээд сайхан болсон байна. Хаалгаанд ямар ч асуудал байхгүй гэсэн. Тий. Одоо тэгэл дасгал хөдөлгөөний хийгээл дэглэмээ барайл ягаа тийм маш асуудалгүй гэж эмчилсэн гэж. Тэгээ баяртай байна. 안녕하십니까? 사인베노. 저는 한국 나누리 병원에서 온 임재현이라고 합니다. 이렇게 화면을 통해 만나뵙게 해서 정말 반갑습니다. 저희 나누리 병원은 2003년도에 개원을 했으니까 지금 개원한 지 벌써 이제 13년 정도가 됐습니다. 나누리 병원은 사실 척추하고 관절을 치료하는 전문 병원입니다. 그런데 이 나누리 병원이 몽골과 어떤 관계가 있는지 굉장히 궁금해하시는 분도 계실 거예요. 근데 이 나누리 병원의 이름을 보면 이 나누리라는 것은 이제 나눈다는 뜻입니다. 의학적인 그런 이런 치료 방법들을 여러분들과 나누고자 하는 그런 취지로 설립된 병원입니다. 사실 한국도 수십 년 전에 개발 초기에는 미국이나 여러 국가의 도움을 많이 받아서 이렇게 의학적인 발전이 이루어졌습니다. 그렇게 받았던 그런 도움을 이제는 우리가 또 이웃들에게 베풀어주자 하는 것이 우리의 그 목표입니다. 그래서 일단 제일 가까운 이웃인 몽골에서부터 여러 나라를 시작해서 지금 저희 의료 기술을 전파하고 또 여기 있는 환자분들을 치료하고 이런 데 저희 많이 정성을 기울이고 있습니다. 그래서 저는 가끔 자주 1년에 몇 번 정도 이렇게 몽골에 방문해서 그동안 제가 치료했던 환자들을 다시 한번 만나보고 그들이 잘 생활하고 있는지 그런 일종의 애프터 서비스를 열심히 하고 그렇게 하는 것이 환자들한테 굉장히 중요하다는 것을 알고 있습니다. 그리고 보통 1년에 한 분 정도 저희가 이제 어려우신 분들을 선정을 해서 그분들을 무료로 수술해주는 행사를 진행하고 있습니다. 그래서 그런 어려운 분들이 저희 그런 수술적인 치료를 통해서 건강을 회복해서 몽골에서도 잘 생활해 나가시는 것이 저희에게 큰 보람입니다. 그래서 좋은 의학적인 기술도 전수하고 어려운 분들도 도와주는 이런 행사를 앞으로 계속 좀 진행해 나갔으면 하는 것이 저희 바람입니다. 그래서 몽골 국민 여러분들이 건강하기를 정말 기원하고 이렇게 많이 도와주신 데서 정말 감사드립니다. 다음에 또 좋은 기회를 통해서 뵙도록 하겠습니다. 오늘 수술하신 그분은 이제 척추 뼈 사이 디스크가 다 닳아서 없어졌어요.
그래서 허리 통증 때문에 굉장히 오랫동안 고생하셨던 분인데 이번에 한 수술은 그 닳아서 망가진 디스크를 다 제거하고 거기다 이제 인공뼈를 넣어서 그 주저앉은 부위를 다시 정상적인 상태로 회복시키는 그런 수술을 했습니다. 근데 그건 이제 최소 침습이라는 최신의 방법을 쓴 방법이고 피도 거의 안 나고 수술 시간도 굉장히 짧은 그런 효과적인 새로운 기술로 수술을 했고 아주 경과는 좋습니다. 네, 앞으로 아마 건강을 회복해서 좀 더 잘 생활해 나가시기를 또 기원합니다. Хагалгааны дараах сэтгэл зүйн болон биеийн байдал хэрхэн байгаа талаар бэлтгэн хүрэх гэж байна. Солонгосын нануурын эмнэлгээс ирсэн эмч мэргэжилтнүүд мөнх цэцэгт нилээдгүй хүн тагалгаа хийсний дараа түүнд улсын төв 3 дугаар эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийж байгаад хэд хоногийн дараа сэргээн засах совилалт хэвтэн эмчилүүлж эхэлсэн. Ийхүү бид түүнтэй дараах яриаг өрнүүллээ. Одоо ингээ идэгцэн л гэж бодохоор сайхан санагдчихсэн. Тэгээд хаалганы дараа хагас төвцөө наркоз гарааг багтал эмч ороод ирсэн байсан. Зүгээр одоо энэ хоёр хөлний чи өвчий ингээ байхгүй болчихно санаа зовлтгүй. Одоо өөрөө чинь төвчээр хийх хэрэгтэй. Хүнд юм их өргөж болохгүй. Тэгээд бүсээ сайн зүгээд заасан хөдөлгөөн тасгалаа 3 сарын дараа сайн ихэд ер нь л ирүүл болно л гэсэн шүү дээ. Сайхан мэдээг сонссон. Энэ нэг хамгаалтын бүс юм билээ. Одоо энэ ойдл тэгэл нөгөө тавьсан бэхлэгээ төмөр мөмөрч эвгүй мэггүй эргэж болохгүй штэ энэ чинь. Хөвтгтээ хүртэл айгүй хөвтэйхийн хөвтөн тонгоож гутлаа өмсч чадахгүй. Өөрөөс л маш их шалтгааллах юм лээ. Буруу хөвтэйл, буруу эргээл тоошо мошо огцом ингэж тонгоож монгоодох юм бол бэхлэгээ бас мултрахаа аюултай. Өөрөө л гамаасаа их юм лээ л. Хоол хүнсээ хоригдох юм байхгүй. Өвтгөн хатаж болохгүй. Сэргээн засах эмчилгээ нэг дүүш эмчилгээнд нэг 15 минут орчтой. Тэгээ бомбонда нэг эмч нэг 20 минут суулгах юм шиг байна. Бариа засалт нэг 30 минутлаа болно. Бүтэн биений бариа илгэж байгаа. Тэгээ одоо бол зүгээр нэг ойр зүрийн хөдөлгөөн тасгалаа заалгая л гэж бодвол. Зүгээр яг биеийнхээ жин дээр ачаал өгөөд явахаар л хүл жоох өвдөж байгаа болохоос бүр нэг хуучин шигээ шивтэж чадахгүй ингээл нөгөө харгунаал унтаж чадахгүй наач чаашаа хөдлөөл ингэдэг гэсэн бол одоо тэр зөөр бол байхгүй шүү дээ. Тийм. Одоо нэг цаг хугацаагаар өөрөө сайхан гам хийгээд хамгийн гол нь огцом ширүүн хөдлөхгүй тийм байвал ер нь төвс идэх боломжтой гэж солонгос юм хэлсэн. Тэгээд хориглох хөдөлгөөний маш сайн мэдж байгаа тохиолдолд зөөлөн удаан гэсэн тасгалыг хийж болно гэсэн. Ингээл баримтлал үзрээд хэлж байна уу? За энийг та ингээ хийхэд бол гар нь өрөхгүй тийм ээ. Зөөвөртэй байгаа учраас яг энэ байралд ороод юм руу жигээ хөвчих. Ингээл жигээ хөвчих. Энийг анхантай ихэд ингээ хөлөө одоо ингээ хагас тавьж ин дээрээс нь маш их өвдөлттэй. Тэгээ үзүүний жишээгээ халууд өгөх хүлж явах дараах чинэрэг мэдрэмжүүд орж ирж байгаа. Энэ маань яаж ихээр мэдрэл дарагдaltaй мэдрэл болон булчингийн чангалгаантай хөрөө өгдөг байна гэсэн. Тэгэхээр энэ тасгалын мессеж юм заа. Ийм сайхан буянтай юмч ирээд хаалгаа хийж өгөөд ингээд сайхан эрүүл саруул болно. Өөрөөдөө сэтгэлийн төвчээртэй одоо ингээд хамгийн гол нь гамалсан их хэрэгтэй. Тэгвэл хөдлөхгүй. Огцон босохгүй, суух хүчтэй сууж болохгүй. Баг зэрэг хөдөлгөөн орхигдсан байдлаар байж байгаа л гайгүй болох байх гэж бодож байна. За энэ юм 3 дугаар ангит бас 5 оноос хойш одоо 8 сарын 8 гэдэг чинь нэлээд олон хоногийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээ ямар ч өнөөдөр ингээ хөзөр тоглоод гадаа ингээ салхинд суугаад ямар ч надтай зүг ингээ алхаад явж байгаа хүмүүс баяртай байна. Бас эмнэлэгтэй хад бас яг ээж гарахад бас сэтгэлд бас хэцүү байсан л та. Яг ингээ наркоз нарахгүй ингээд өвдөд их хэцүү байсан. Яг анх удаа л тэгж харж байгаа учраас тэгээ ямар ч одоо ингээд цуг яваад өөрөө хоолоо ингээ надтай зүг идэв үед чинь 3 сар иддэг байсан шүү дээ. Тэгээ халбуудч өгөөд ямар ч ингээ өөрөө ингээ хоолоо идээд надтай зүг ингээ юм яриад байж надад бол хамгийн том баяртай байна. Ямар ч нануурын эмнэлэгтэй л маш их баярлж явдаг. Ээж маань ингэж бас олон сая төгрөгийн хаалганд энэ 3 хүнээс сонгож аваад ингээд нэгээр нь хаалганд оруулсанд маш их баяртай байдаг. Энэ нь бол их богино хугацаанд үр дүн өгж байгаа л та. Хаалгаа илгээд 2 өдрийн дараа өөрөө яг орноосоо боссон.
2 өдрийн дараа шууд орноос өссөн. Эхний дараач өдөр төр нөгөө босох боломжтой байсан. Гэхдээ яг 1 өдрийн дараа босч болохгүй, 2 өдрийн дараа босч болно гэдэг өөрөө тэр Солонгос нанрын эмнэлгийн хаалгаа хийсэн юм чийсэн л дээ 2 өдрийн дараа бол өөрөө босч болно. Маш их хурдан үр дүнгээ өгсөн л дээ. Шууд 2 өдрийн дараа өөрөө босоод төрдөг тэр гинцрээ төрөөд юм боссон. За Нануур аймгийн Монгол төлөөлөгчтэй хамт олон бас баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад баярлалаа гэж юм гэхээр одоо манай гэр бүлийн гишүүний өмнөөс өөрчлөх юм шиг өдөр болгон залгана. Одоо яаж ийн? Одоо шийхтэй яаж ийн? Ер нь бол байнга залгадаг гэсэн л өдөр болгон. Одоо яг яаж ийн? Яаж босч ийн? Ингэж босч ийн? Да өрөөрөө ороод ирээрээ ийм дасгал өгч шүү. Энийг хийн шүү гэд өдөр болвол ер нь их санаад өгдөг гэсэн л та. Тэрэнд нь бас би ихээрээ бас их баярлж байна гэдэг. Баярлалаа гэдэг үгч одоо манай ээж хэлдгэр багтахаар байна. За тэгээд бас 3 дугаар эмнэлгийн хагалгаа хийсэн бас хагалгаанд оролцсон эмч нартаа баярлалаа. Сувилагч нартаа баярлалаа. Мөн одоо ард талыг бүх төлөв хариуцж исэн хамаатан садан ар гэрийнхэндээ бас баярлсан талархснаа илэрхийлж байна. Үнэхээр энэ хүмүүс байгаагүй байсан бол өдөд хоёр ингээд хагалгаанд ороод ээж маань ингээд хөл дөрөө босох өгөөнөөс эргэлзээтэй байсан. Тэгээ маш их баярлалаа. Одоо мөн Сэргийн цэцэн клиник нөхөс сэргийх эмнэлгийн бас эмч энэ 6 сувилгаа хийж байгаа сувилагч нартаа бүгдэнд нь бас баярлан талархснаа илэрхийлж байна. За ингээд төгсгөлт нь манай ээж хагалгаа хийж өгч хөл дөрөө явуулах нь алтан боломж өгнөж өгсөн. Хэмжээхэн эмчтэй маш их баярлан талархснаа илэрхийлж байна. Ингээд камсамида.